хуульч шууха, контент бүтээх бизнесийн эрх зүйн орчны талаар танилцуулж байна. Контент бүтээгч гэдэг нь үзэгчийг хөгжөөх, тэднийг татан оролцуулах, тэдэнд мэдээлэл өгөх зорилготой материал бэлтгэж нийтлдэг хувь хүн, эсвэл хуулийн этгээд юм. Материал нь нийгмийн сүлжээ, медиа, цахим хуудас, эсвэл стриминг үйлчилгээ зэрэг цахим платформ дээр хуваалцдаг текст, гэрэл зураг, дүрс бичлэг, дуу бичлэг, эсвэл интерактив контент зэрэг олон хэлбэртэй байж болно. Аливаа компанид харьяалахгүй, эрх чөлөөтэй, бие даасан чөлөөт контент бүтээгчийн цагт баригдахгүй, контентын агуулгын хувьд өргөн сонголттой, хүн тарифыг өөрөө тогтоодог бол дотоод контент бүтээгч нь компанид харьяалагдах бажлын цагтай. Нэг салбарт төвлөрнө, тогтмол цалинтай байна. Өөрийн хобби, амьдралын хэв маяг дээр тулгуурлан бүтээл хийдэг сонирхогч, эсвэл судалгаа дээр суурилж зорилтод зах зээл рүү чиглэдэг мэргэжлийн контент бүтээгч байна. Instagram, Facebook, TikTok зэрэг нийгмийн сүлжээний инфлюенсер гэж нийтлэл, сурталчилгаа, эсвэл түүх үүсгэж хуваалцдаг хувь хүнийг хэлнэ. YouTuber, стример, видео тоглоом стример нь YouTube, Twitch, эсвэл ижил төстэй платформ дээр видео контент, эсвэл шууд дамжуулалт хийдэг бүтээгч юм. Зохиолч, онлайн нийтлэгч, блогчин, мэдээллийн тогтмол зохиогч нь хувийн блог хөтэлдэг, онлайн хэвлэлд зориулж нийтлэл, эссе, өгүүлбэр бичдэг хүн юм. Онлайн сургалт бүтээгчид нь онлайнаар төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг. Подкаст хөтлөгч нь хэлэлцүүлэг, ярилцлага, эсвэл түүх ярихад төвлөрдөг аудио контент бүтээгч юм. Уран бүтээлч, дизайнер нь үзэгч, эсвэл үйлчлүүлэгчид зориулсан визуал болон дижитал урлаг, чимэглэл, дизайн хийдэг хүн юм. Янз бүрийн платформ, олон нийтийн мэдээллийн сүлжээнд 50 сая гаруй контент бүтээгч 100 тэрбум $, зах зээлийг бий болгожээ. Контент бүтээгчийн ихэнх нь сонирхогч 47 орчим сая байгаа бол үүнтэй харьцуулахад мэргэжлийн контент бүтээгч харьцангуй цөөн 2 сая гаруй байна. Контент бүтээгчийн орлого төрөл бүрийн их үүсвэрээс бүрдэж болно. Тухайлбал өөрийн бүтээсэн эсвэл бусдын контентийг хуваалцах, олон дагагч захиалгатай болох, эсвэл тодорхой үзэгчийг татах, зар сурталчилгааны төлбөр авах, ивент тэтгэгчээс санхүүжилт авах, бүтээгдэхүүн борлуулалт хийх, линкээр дамжуулан хийсэн борлуулалтын шимтгэл хүртэх, гишүүнчлэл, Patreon гэх зэрэг платформын шүтэн бишрэгчдээс санхүүгийн дэмжлэг авах зэргийг дурдж болно. Star Engage, инфлюенсер зэрэг цахим хуудас чиглэдэг контент бүтээгчдийн жагсаалтыг танилцуулдаг. Монголын шилдэгүүдийн жагсаалтыг олон зуун мянга, тэр бүх хэл сая гаруй захиалагчтай, олон сая үзэлттэй, төрөл бүрийн видео, зураг нийтэлсэн, подкаст хөтэлдэг түшиг, бод заяа, мандуул зэрэг контент бүтээгчид тэргүүлжээ. Контент бүтээгчид нэлээдгүй сорилт бэрхшээлтэй тулгардаг. Хууль, эрх зүйн, эдийн засгийн, техник, технологийн, нийгэм, соёлын, зарцуулах цаг хугацаа, санаа олох, тодорхой түвшинд хүрэх, ёс зүйн сорилт бэрхшээлийг дурдж болно. Эрх зүйн орчны хувьд контент бүтээгчийн үйл ажиллагаанд хамааралтай хэд хэдэн хууль тогтоомжийг дурдж болно. Оюуны өмчийн тухай, зохиогчийн эрхийн тухай, барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, зар сурталчилгааны тухай, цахим худалдааны олон улсын зохицуулалт, хөдөлмөрийн тухай, татварын ерөнхий, хувийн мэдээллийг хамгаалах тухай, иргэний болон эрүүгийн хууль гэх мэт. Оюуны өмчийн тухай хуулийн зорилт нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино. Оюуны өмч гэдэг нь оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмч юм. Энэ хуулиар оюуны өмчийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаална. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ. Зохиогч өөрийн бүтээлийн зохиогч мөн болохоо нотлох үүрэг хүлээнэ. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй. Гэхдээ өмчлөлийг нотлох хууль зүйн маргаан гарах тохиолдолд хэрэгтэй тул зохиогч сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг оюуны өмчийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж болно. Зохиогчийн эрхийн тухай хуулийн зорилт нь шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой үүсэх зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах, соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
агуулга зориулалт, үндсэн ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үс хамааран зохиогчийн оюуны бүтээгч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно. Зохиогчийн эрхийн бүтээлийг нийтийн хүртээл болсон эсхээс үс хамааран бодит хэлбэрээр туурилсан байна. Зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 30 төгөлдөр байна. Зохиогчийн эрхийг эдлэх этгээд нь мэдээж бүтээл туурилсан этгээд байх ба хамтарсан зохиогчтой байж болно. Зохиогчийн амины эрх гэдэг нь бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулахыг хэлнэ. Энэ нь хугацаа хязгаарлахгүй хамгаална гэхдээ өвлөгдөхгүй. Түүнчлэн зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэнэ. Зохиогч зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно. Үүнд хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд тоглох, нийтэд дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх орно. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг хуульд заасан болон бичгээр эсвэл цахим хэлбэрээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана. Зар сурталчилгааны тухай хуулийн зорилтод Монгол улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээх, түүнд хяналт тавих болон шудраг өрсөлдөөнд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд хохирол учруулах үед зар сурталчилгааг хориглохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. Зар сурталчилгааны контент бүтээгч нь брэндүүдтэй хамтран ажиллахдаа төлбөртэй сурталчилгааны ил тод байдлыг хангахаас гадна ивент тэтгэгчийг зарлах ёстой. Үүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд торгуульд орох эрсдэлтэй. Цахим худалдаа гэдэг нь ерөнхийдөө текст, дуу, дүрс зэрэг цахим өгөгдлийг боловсруулж дамжуулах ажиллагаа дээр үндэслэн байгууллага, хувь хүмүүс хоорондын бизнесийн арилжааны бүх хэлбэрийг хэлнэ. Мөн цахим худалдаа нь цахилгаан холбоо харилцааны сүлжээг ашиглан өртөг шилжүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулах талбар юм. Онлайн платформоор дамжуулан орлого олдог контент бүтээгчид тухайлбал цахим хэлбэрээр хийгдсэн арилжаа хүчинтэй байх асуудал, урган гарах хууль зүйн үр дагавар зэрэг хамааралтай. Манай улс нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ, конвенц байдаг. Тухайлбал маргаан шийдвэрлэх шүүхийг сонгох зөвшөлтсөлийн тухай Гаагийн конвенц, олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенцийг дурдж болно. Платформын зохицуулалт. Контентын агуулгын стандарт, зохиогчийн эрхийн хамгаалалт, хэрэглэгчийн нууцлал зэрэг платформын зохицуулалт болон дотоодын хууль тогтоомжийн нийцэл, үл нийцэл гарч болно. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах, эсвэл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халтсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах зэрэг нь эрүүгийн хуульд заасан торгохоос хорих хүртэл ялтай. Платформын дүрм журмаар тодорхой төрлийн контентод хязгаарлалт тавьсан байж болно. YouTube, Facebook, TikTok зэрэг платформ контентыг өдөрдмжийн дагуу зохицуулдаг. Өдөрдмж нь ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, үзэн ядсан үг хэллэг болон бусад ёс суртахууны талаар олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор бүтээгдсэн байдаг. YouTube нь орон нутгийн хууль тогтоомжийг зөрчөөгүй ч гэсэн хортой, төөрөгдүүлсэн, үйлчлэгээний нөхцөлийнх нь эсрэг гэж үзсэн контентыг устгаж болно. Харин Facebook нь ихэнхдээ орон нутгийн онцлогоос илүү дэлхийн стандартыг чухалчилдаг байна. Дүгнэлт. Контент бүтээх салбар нь орчин үеийн платформоор дамжуулан дижитал эдийн засгийн өсөлтийг хангаад зогсохгүй, Монголын урлаг, түүх, уламжлалт, соёлын өвөрмөц онцлогоор ялгарах контентыг бүтээж хадгалах, дотоод, гадаад зах зээл дээр өв соёлоо сурталчлах, түгээх, дэлхий дахинд нөлөө үзүүлэх асар их нөөцтэй. Одоогийн байдлаар контент бүтээх гарааны зэг нь хувийн хоббиноос эхлэлтэй ч хожим нь нэмэлт орлого олох боломж, цаашилбал үндсэн орлого болж хувирдаг. Энэ салбар нь манай улсад зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан органик байдлаар хөгжиж, санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгдэж, олон нийтийн харах үнцэг өөрчлөгдөж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хандлагатай болжээ. Салбарын урт хугацааны өсөлтийг хангахын тулд оролцогч талуудын хамтын ажиллагаа нэм чухал. Бодлого боловсруулагчид, технологийн компаниуд, бүтээгчдийн хамтын ажиллагаа нь инновац, шудраг өрсөлдөөн, хүртээмжтэй байдлыг дэмжсэн экосистемийг бий болгож чадна. Контент бүтээгчид өөрсдийн боломжоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд эрх зүйн болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгардаг цаад бэрхшээлийг үл харгалзан ирээдүйг өөдрөгөөр харж байна.
Оюуны өмч зохиогчийн эрх, кибер аюулгүй байдал утгаараа хэрэгжих аваас бүтээгчид хамгаалалтад бугаа ухамсарлан бүтээл, ажлаа итгэлтэйгээр хуваалцах болно. Бүтээгчдэд тохирсон тэдэнд чиглэсэн боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж карьер гэж хүлээн зөвшөөрөх, дижитал зах зээл дээр амжилттай ажиллах, ур чадварыг хөгжүүлэх, мэдлэгийг баяжуулах болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Контент бүтээх бизнесийн эрх зүйн орчны талаар танилцуулгыг танан бэлдэв. Судалгааг бүрэн ихээр нь уншиж танилцахыг зөвлөж байна. Хуульч Шуухатай хамт бизнесийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.